Тэглэлт холбоот улсын анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газар хээрийн сургуулилд явуулж байсан нутаг дэвсгэрт тесэрч дэлбэрэх аюултай сум галт хэрэглэл далд болон ил хэлбэрээр газрын хөрсөнд одоо хүртэл хадгалагдаж байна. Эдгээр сум галт хэрэглэл нь ууны хошуунаас гарсан боловч ямар нэгэн шалтгаанаас баарах юм уу эсвэл дислэх механизм гацснаас болж тесрээгүй байлдааны цэнэгтэйгээр дэлбэрэхэд бэлнээр байдаг байна. Иймд Дорнод аймгийн Баян Түмэн хэрлэн халахгүй сумын нутаг дэвсгэр өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаардаг бөгөөд сүүлийн жилүүдэд иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Иргэд тесэрч дэлбэрэх аюултай сум галт хэрэглэлд байдаг хөнгөн цагаан зэс гэх мэт металлыг салгаж авах зорилгоор газрын хөрснөөс ухаж байрнаас нь хөдөлгөх, зөөвөрлөх, цохих байдлаар дөргилт өгснөөс болж тухайн мин, сум, галт хэрэглэл тесэрч эрүүл мэнд амь насаараа эрсдэж байна. За ард иргэдэн маань ерөөдөө санамсруу болгоомжгүйгаасаа болж амь нас эрүүл мэндээр явдал бол сүүлийн 4-5 жил ерөөдөө Дорнод аймгийн хэмжээнд гарч байна. За юунаас болоод байна гэхээр ерөөдөө тухайн байлдаанаас сум маань одоо тодорхой хэмжээний зэс, гуйл одоо металлууд орсон байдаг. Иргэд маань одоо энийг авч одоо тушааж одоо зориулалтаар ямар нэгэн байдлаар гадны нөлөөгөөр гэмтэл өгөх юм уу дөргилт өгснөөр тухайн галт хэрэгсэл маань дэлбэрч одоо ийм аюултай байдал орж амь насаараа эрсэлдэг явдал гараад байгаа. Ийм учраас тесэр дэлбэх аюултай сум галт хэрэгслийн зүйл олд тийм үү аль эсвэл таарсан тохиолдолд цагдаагийн байгууллага холбогдох утас руу мэдээлэл өгснөөр тусгай бүрэлдэхүүн ирж одоо аюулгүй бодлого арга хэмжээг авч ажилланаа. Аймгийн засаг даргын захирамжаар 2019 оноос эхлэн тесэрч дэлбэрэх аюултай зүйлийн хайгуул устгалтын ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу жил бүр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тусгай бүлгийн тусламжтайгаар зохион байгуулж байна. Хайгуул устгалын ажлыг зохион байгуулж явуулснаар 2022 оны 11-р сарын байдлаар 230-аад нэр төрлийн 14,000 гаруй тесэрч дэлбэрэх аюултай сум галт хэрэглэлийг олж илрүүлэн устгаж аюулгүй болгоод байгаа юм. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тесэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлгийн ажлын хүрээнд тодорхой хэмжээний галт хэрэгслийг олж илрүүлээд байна. Жишээлбэл одоо бидний энд илрүүлсэн БМ21 байлдааны машины пуужин нэг гад талбайг нэг пуужин устгах хүчин чадалтай. Тухайн пуужин ард иргэдүүд сонирхоод тийм үү аль эсвэл өөрийнхөө ахуйн хэрэгцээнд ашиглах зорилгоор янз бүрийн дөргилт өгснөөр өөрсдийнхөө амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөрөө маш их хэмжээгээр хохирч байгаа. Ийм учраас нийт ард иргэдтэй цаашдаа альва нэг төрлийн тесэрч дэлбэрэх бодис илэрхсэн тохиолдолд мэрэгжлийн анги байгууллагууд хандаж өөрийнхөө аюулгүй байдал эрүүл мэндэ хамгаалахыг хүсэж байна. Тесэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг иргэн албан байгууллагын дуудлагаар илэрсэн эсвэл байж болзошгүй нутаг дэвсгэр дээр очиж тусгай багаж хэрэгслийг ашиглан далд болон ил байгаа зүйлийг илрүүлэх ажлыг зохион байгуулдаг. Бүлэг нь газрын хөрсөн доороо 20 см хүртэл гүнд байгаа зүйлийг илрүүлэх тусгай зориулалтын багаж хэрэгслийг ашигладаг байна. Хэрэв иргэн та цэргийн зориулалтаа тесэрч дэлбэрэх зүйлийг олсон, илрүүлсэн байж болзошгүй гэж үзэж байвал уг зүйлийг хөндөх, хөдлөхгийг хатуу хориглоно. Тухайн газар орныг аль болох хүн мал амтан ойртуулахгүйгээр тэмдэглэж, яаралтай цагдаагийн байгууллагт мэдэгдэж, улмаар мэрэгжлийн бүлэг эртэл хамгаалтанд авахуулах үүрэгтэй. Аймгийн засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, гэмтгээс өршин сэргийлэх салбар зөвлөл, жил бүр ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой тооны ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлдэг. Энэ жил тагнуулын байгууллага, төрийн зэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтран 2019 оноос хэрэгжүүлсэн ажил харга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу хэрэгжүүллээ. Энэ хугацаанд Дорнод аймгийн хэрлэн сум, Баян Түмэн сумын носч зөвсрээс тесэрч дэлбэрэх
зүйлүүд нэлээлгүй илэрч өнөөдөр одоо тусгай эрх зайны газар дээр аюулгүй болох арга хэмжээг эхлүүлэхэд бэлэн боллоо.